Бид тоохондоо дотоод хэргийн их сургуулийнхаа эрдэм студиэс бэлтгэн хүргэдэг ярилцлагын цаг булангийнхаа шинэ дугаарыг хүргэх гэж байна. За энэ удаагийнхаа дугаарыг бид хууль зүйн дотоод хэргийн салбарын эрх зүйн сургалтын хүрээнд иргэдтэй хууль эрх зүйн мэдлэг олох зорилготой бэлтгэлээ. За энэ удаагийн дугаарт манай их сургуулийн хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн техникийн ахлах багш цагдаагийн дэд хурандаа инх амгалан урагдж оролцож байна. Ингээд таны амрыг ирээ. Амрыг ирээ. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бол бид энэ гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийн эргэн тойронд ярих болно. Тэгэхээр ер нь бол та иргэдтэй одоо гэрч хохирогчийг хамгаалах энэ ойлголтын талаар товч мэдээлэхгүй юу? За гэрч хохирогчийг хамгаалах гэдэг нь эрүүгийн шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн гэрч болон хохирогч тэдгээр амь насыг хэргийн шийдвэрлэх ажиллагааныхны явцад нь бусдын болон дарамт шахалт айлган сүрдүүлэлт бусад хүчин зүйлээс хамгаалж нэгсэндээ хэрэг шалгуулах процесс ямар нэгэн гадны нөлөөгүйгээр хэргийн бодит үннийг тогтоох ач холбогдолтой ойлголтыг багтаж байна. За тэгэхээр гэрч хохирогчийг хамгаалах одоо энэ эрх зүйн тогтолцоо нь одоо манай улсад ямар байдгийг энэ талаар. За 2013 оны 7 сарын 5-ны өдөр улсын хурлаас гэрч хохирогчийг хамгаалах хуулийг баталсан. За үгүй нь 2014 оны 1 сарын 1-ээс хэрэгжээд өнөөдрийг хүртэл хугацаанд хэрэгжээд явж байна. Та 12 жил орчим хэрэгжээд явж байна. За хууль хэрэгжээд явж явах явцдаа бол дунд нь 3 удаагийн нэмэлт өөрчлөлт орсон байдаг. За тэр нь болохоор эрүүгийн хууль болон эрүүг хэргийн шийдвэрлэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор за гэрч хохирогчийг хамгаалах чиг үүрэг дахрын ерөнхий газар тариалагдж ирсэн бол цагдаагийн байгууллага шийдвэрлэсэнтэй холбоотойгоор за хамгийн сүүлийн нэмэлт өөрчлөлт нь бол 2021 онд хууль нэлээдгүй зохицуултуудыг зохицуулахаар нэмэлт өөрчлөлт орсон байдаг. За тэгэхээр энэ хуулийг яг хэрэгжүүлдэг байгууллагын талаар. За гэрч хохирогчийг хамгаалах хууль заасныхаа дагуу Монгол улсад өнөөдрийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа бол 3 байгууллага байна. Хальтаа тэмцэх газар, технологийн газар, цагдаагийн байгууллага. Тэгэхээр тухайн дурдсан 3 байгууллага өөрсдийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэргийнхаа хохирогч болон гэрчийн амнаас эрүүл мэндийг хамгаалах үүргийг бол гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиар бол хариуцуулаад өөрсдөнд нүгэр болгоцсон байна. За тэгэхээр бас утгагүй энэ хуулийн эргэн тойронд ярьж байхдаа бас утгагүй цагдаагийн ерөнхий газрын харьяа гэрч хохирогчийг хамгаалах хэлцмэн 10 жилийн болох гэж байгаа юм байна тий. Тэгэхээр 10 жилийн хугацаанд бас ингээд хуулиа хэрэгжүүлээд, хуулиа батлуулаад хэрэгжүүлээд одоо ингээд иргэдийнхэн одоо эрхийг хамгаалаад явж байгаа байгууллага гэж болно тий. Гэрч хохирогчийг хамгаалах гэдэг маань ер нь иргэдэд одоо ямар үйлчлэг үзүүлдэг юм бэ? Төрийн ямар үйлчлэг үзүүлдэг? Тэр үйлчлэгийг шилжүүлэх үү? Бол яах вэ? Тийм. Гэрч хохирогчийн аюулгүй байдлыг амнаас эрүүл мэндийг гадны гэмт халдлагаас хамгаалахын тулд үндсэндээ 2 төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа. Нэгдүгээрт нь болохоор аюул байдлын хамгаалтын арга хэмжээ буюу гаднаас битээр ирэх эрсдлийг хаах. Нөгөө талаас сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээ гэдэг нь 2 том хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлж байгаа. За аюул байдлын хамгаалтын арга хэмжээ нь бол дотроо бол 9 хэлбэртэй байдаг. За дурдах юм бол урьдчилан сануулгах, тодорхой үйлдэлийг хязгаарлах, мэдээллийн нууцлыг хангах, биежилсэн хамгаалалт, аюулгүй газар төр байрлуулах, тусгай техник хэрэгслээр хангах. За онцгой байдлын хамгаалтын арга хэмжээ буюу баримтчийг солих, нүүлгэн шилжүүлэх, гадаад төрхийг мэдслийн аргаар өөрчлөх гэсэн 9 хамгаалтын арга хэмжээг бол хэрэгжүүлж байна. Тэгэхээр саяны миний дурдсан аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээ болон сэтгэл зүйн хамгаалтын арга хэмжээгээ за хамгаалуулагч иргэнийхээ амнаас эрүүл мэнд сэтгэл санааны байдлыг доктортой хэвэн байлгах зорилгоор хамгаалт хэрэгжүүлж байгаа. Хальтаа тэмцэх газар, цагдаа, технологийн байгууллагууд бол өөрсдийн хариалах хэрэг дээр бол хамгаалт хэрэгжүүлдэг гэсэн үг. За ярилцлага төгсгөлтөөр за яг хууль эрх зүйн чиглэлээр суралцж байгаа оюутан суралцагч тийм үү магистр докторууд маань ер нь энэ талын ном сурах чиг хэр байдгийг одоо бидний судалснаар бол 1-2 гол ном байна гэдэг. Энэ дээр та нэг мэдээлэл өгөөч. Дээр нь цахим орчинд одоо хаанаас энэ хуулийн талаар мэдээллийг авах уу энэ талаар. За ном сурах хүчгийн тухай дээр гэх юм бол за дотоод хэргийн их сургуулийн захирал байсан. Бригадийн генерал Батбатар захирлын юм гаргасан өөрийнх нь гэрч хохирогчийн аюул байдлыг хамгаалах агуулга бүхий сургалтын гарын авлага бол байна. За тэгээд цагдаагийн ерөнхий газрын гэрч хохирогчийг хамгаалах хэлтсээс бэлтгэн гаргаж байсан. За энэ хамгаалагчийг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэсэн зорилтод бүлэг чиглэсэн
сургалтын гарын авлага байдаг. За миний бие бол Бат хоёг бас нарын хамтын бүтээл болох гэж хүчин хамгаалалт гэсэн нэг сэдвэд бүтээлүүд байгаа. За үүнээс үүдэн бол гадуур бол Галбаатар гэх мэтлэнгийн бас нэлээдгүй олон судлаач хуульч нарын гаргасан бүтээлүүд. Судалгааны тайлангууд бол байдаг. Судалгааны хувьд ер нь шин дотн судалгаа гэж хэлж болно те. Болох уу? За агуулгын хувьд бол хамаатуулж болно. Захин орчинд одоо legal info нөгөө нэгдсэн сайтаас бол авчинтай энэ хуулийн үзье гэвэл те. Хууль бол нээлттэй. Гэрч өгчийг хамгаалах тухай хууль. За гэрч өгчийг хамгаалах тухай хууль зас миний түрүүний дурдж ярьсан. Аюулгүй байдлын хамгаалтын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх журмууд нь бол бүгд legal info буюу нээлттэйгээр байрсан байдаг тийм. За баярлалаа. Ингээд би та бүхэндээ Эрдэм студиэс хүргэдэг ярилцсан цаг булангийнхаа шинэ дугаарыг хүргэлээ. За энэ удаагийнхаа дугаарыг бид их сургуулийнхаа хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхимийн ахлагч цагдаагийн дэд хурандаа энх хамгаалан багшигаа урьж оролцуулаа. Ингээд таны ажилд амжилт хүсье. Баярлалаа цаг гаргасанд. За ингээд иргэдэд мэдээлэл одоо хууль эрх зүйн мэдээлэл олох хууль зүй дотоод хэргийн салбарын эрх зүйн одоо сургалтын хүрээнд та бүхэндээ за гэрч хохирогчийг хамгаалах хуулийн талаар мэдээлэл хүргэлээ. За бас бид одоо энэхүү ярилцлагын цагаа бас манай дотоод хэргийн сургуулийн цахим ТV-г үзэж байгаа үзэгчдийн хүсэл төр хүргэх гэдгээр онцлогтой. Дараагийнхаа одоо мэдээллийг бид одоо гэр бүлийн хүчирхийлэлтэд тэмцэх тухай хуулийн талаар мэдээлэл хүргэх болно. Ингээд дараагийн дугаараараа иргэ уулзцгаая.